За сайн байцгаана уу? Bolorsoft програм юг Монгол бичгийн гарыг компьютер дээр татаж суулгах тухай бичлэг хийж байна. За эхлээд таатай одоо миний компьютер дээр суучихсан байгаа учраас ямар байдалтай харагдаж байгаа вэ гэдгийг харуулъя. За энэ хэл дээр болохоор англи, монгол, Mongolian traditional гэж ороод ирсэн байгаа. За энэ font хэсэгт нь болохоор classic гэж за англи болгож байгаа бичиж хайхгүй болохгүй. Classic гэж ороод ирсэн байгаа. Мөн classic-ээс гадна Mongolian script буюу дармал классик нь болохоор бичмэл гэсэн үг. Одоо бид нөгөө нэг Arial-аар биччихэд Arial-ийг Proficiency буюу бичмэл фонд руу шилжүүлдэг штэ. Яг тэрэн шиг адилхан юм хоёр хувилбартай гэсэн үг. За ингээд бичгийн тулд эхлээд layout руу ороод text direction гээд хөндлөн болгоод vertical for Mongolia гэдгийг сонгочихно. За жоохон томруулчих. Бичлэг хэлбэрээ за гэж жагаад энэсээ classic гэдгийг сонгоод өгчнө. За тэгээ хэлээ сонгочих. Жоохон талбараа томруулад за амжилт төсөө гэдэг үг гэж байна. Жил та үсээ. За босод одоо нөгөө CMC програмыг бодох CMC фондыг бодох юм бол энэ classic нь болохоор илүү хурдтай одоо яг нөгөө англи үсгийн баримжаагаар байдаг учраас илүү хурдтай шивэх боломжтой бас давуу талтай. За одоо энэ бичмлийгээ бид нэр түрүүнөө script Mongolia script гэж ярьсан шүү дээ. Script болох юм бол ингээд дармал болгочдөг. Script-ээсээ шууд classic болгонгоо бичмэл болгоно юм хоёр давуу талтай байдаг. За copy жоод дармал бичмлийг харьцуулаад харуулъя. За одоо би эхнийхээ дармал болгоё. За эхнийх нь би script бичсэн, дараагийнх нь classic буюу бичмлээр бичсэн гэсэн үг. Ийм хоёр фонттай. За энд бол ингээ хэл нь ороод ирсэн байгаа. За энэ компьютер дээр ингээ байрлсан байгааг нь яагаад би урдчлаад харуулад байна вэ гэхээр одоо би суулгах зааврыг нь яг нэг бүчлэн хэлэх боловч компьютерт ингээ нөгөө нэг энэ одоо англи монгол гэдэг ингээд орж ирдэг штэ, хэл нь орж ирдэг штэ. Энэ хэл орж ирэхдээ заавал компьютер унтрааж хасаадаг байгаа. Тэгэхээр компьютер унтрааж хасах учраас би бичлэгийн дундуур ингээд унтрааж хасах боломжгүй учраас эхлээд компьютер дээр харагдах байдлыг нь хэлжээд за одоо өөрийнхөө програм хэсгээс би юугаа устгах вэ гэхээр Programs and Features control panel руу ороод Programs and Features руу ороод Bolorsoft-аа устгах чинь. Дахин суулгахын тулд би устгах нь шүү дээ. За ингээд устгачих. За keyboard-ыг устгачих. Одоо за одоо тэгэнгүүтээ download хэсгээс нөгөө татсныг бас устгах чинь. Эндээсээ CD script хоёроо устгаад нэг устгах чинь. За одоо энэ дээрээ шинээр CD ингэж бичингүүтээ одоо бичих зөвлөгөө Mongolian script-ийг гараад ирнэ. За энэ хайлт руугаа орлоо. Бичих зөвлөгөө нь гарч ирнэ. За одоо гарын драйвер бүрөө одоо бэлтгэл гэж байгааз бэлтгэлийн 1 2 3 4-гээ дугаарласны 2 дугаар гарын драйвер гинтгийн заавар дээр дарангуут ямар үйлдвэрлэлийн систем суулгах вэ гэдг нь харагдана. За энийхээ манай татцын ууц болох MNGL Signet download гэсэн юм цэнхэр холбоос байгаа. Энэ дээр нь дараад өгчнө. За тэгэнгүүт Windows 10 юу таны үйлдвэрлэлийн систем чи ямар вэ гэдгийг нь асууна. За тэгэхээр эхлээд өөрийнхөө компьютерийн
ямар үйлдвэрлэлийн систем бэ гэдгийг харахтаа my computer буюу this PC гээд орно. За ороод properties гэдэг байгаа. За properties руу оронгууд чиний компьютер Windows 10 үйлдвэрлэлийн системтэй system type буюу 64 bit гэдэг нь харагдаж байна. Минийх бол 10 64 bit юм байна. Тэгвэл миний компьютер тохирох нь энэ Windows 8 буюу 10 гэсэн гарын байрлалыг би татах хэрэгтэй юм байна гэж татах юм. За ингээд татчаад та заавраа харахын тулд Windows гарын авлага гэдэг рүү орно. За ингээд доош гүйлхэнгүүд одоо та татаж суулгахтаа яах вэ гэдгийг чинь зааварлсан байгаа. За эхлээд энийгээ татчихъя. Дараа нь юу татах вэ гэхээр заавар руу оронгууд фонт суулгах гэдэг байгаа. Энэ бол хилээ суулгаж байгаа. Одоо фонтоо суулгана. Фонтоо суулгахдаа энэ Mongolian script classic dash эдэн гэд хоёр гэж ярьсан дээ өмнө нь. Нэг нь дармал, нэг нь бичмэл. За энийгээ суулгая. Script-ээ суулгая. За одоо яг нөгөө бид нар CMC-г суулгахдаа зөвхөн нөгөө фонтын суулгаал англи дээр бичдэг шүү дээ, хэл нь англи дээр. Энэ Bolorsoft болохоор Bolorsoft-ийнхаа өөрийн хэл буюу Mongolian traditional гэд хэлээ суулгана, дараа нь фонтоо суулгадаг юм 3 үйлдэл хийдэг байгаа. За энийг install гэдэг. Энэ нөгөө миний ерөө алидины install хийгдээд орсон учраас энийг бол устгах боломжгүй юм билээ. Фонт нь орсон тохиолдолд. За та нар бол одоо ингээ ороод ирэнгүүт нь install гэдэг дээр нь дараад фонтоо суулгачаарай. За одоо бидний хийх үйлдэл нөгөө хамгийн ихэнд татсан хэлээ суулгая. Run. Yes. Install. Next. За finish. За ингээд дараад ангууд тань дээр энэ гарын байрлал чинь ингээ гараад ирнэ. За энэ гарын байрлалаас одоо А үсэг хаана уу, Е үсэг хаана уу гэж баримж байгаа, үсгийн баримж байгаа харж болно. Энэ нөгөө CMC-гээс давуу талтай нь гадаад одоо англи хэлний үсгийн баримжаатай ер нь дөхөө. Энэ дээр даруул энэ нь гарч ирдэг ч юм уу. Г дээр даруул Г, Т дээр даруул Т, Р дээр даруул одоо Р үсгийн шууд гараад ирэх боломжтой учраас CMC-гээр шивхээс арай хурдан байдаг. За одоо бид нэр хийх үйлдэлүүдээ бүгдийг нь хийчихсэн. Одоо яах вэ гэхээр компьютерээ унтраажсан. Бидний хамгийн хаалдаа гаргадаг зүйл маань татаж суулгачаад шууд бичих гээд байдаг. Болдоггүй. Нөгөө юугээр компьютер дээр байдаг нөгөө нэг юу гэдэг чинь Mongolian byte-гаар таниад идэг байхгүй юу? Тэгэхээр компьютерээ заавал унтраажсан. Энэ хараа. Энэ үйлдэлийг заавал хийнэ гэсэн үг. Монголчин гарыг суулгаад энэ 10 дугаар үйлдэлийг хараарай. Компьютерээ унтраагаад асаасны дараа баруун доод булан дэх таны гарын зэсэнд дараах байдлаар монгол бичгийн гар нэмэгдсэн байна гэж байгаа байхгүй юу? Ингээд нэмэгдсэн байна гэж байгаа. За тэгэхээр одоо хэдүүлээ бүх үйлдэлээ хийчихсэн юм чинь компьютерээ унтраажсан гэсэн үг. Би бас ингээ нөө энэ бичлэгээ хийхийн өмнө өөрийнхөө гарыг устгачаад дахин суулгахдаа нөгөө унтраахаа мартаад суухгүй байна гээл дахин оролдлого аягүй хийсэн. Тэгэхээр бидний хамгийн их гол анхаарах зүйл маань компьютерээ унтрааж асаах шүү. Дахин сануулъя. За ингээд оролдлого сайт оройдно гэдэг оролдоод байх юм бол бүтэхгүй зүйл гэж байхгүй. Баярлалаа.